Монгол улсын нэг бүтээгдэхүүнд ноогдох өртгийн тээвэр логистикийн өртөг олон улсын дунд 13%, Монголд 26%, буюу газар зүйн өгөгдлөөрөө манайх ч өндөр өртөгтэй улс. Тийм болохоор Монголын татвар харьцангуй хямд гэдэг нь өөрөө зөрчилтэй тодорхойлдог. Монголд үйлдвэрлэлийг бид нар хөгжүүлье гэж маш их ярьж ирсэн. Гэхдээ үйлдвэрлэл хизээ хөгждөг вэ гэхээр ашигтай үед хөгждөг. Ашигтай байхын тулд байгалийн газар зүйн сул талаа нөхөх татврын зохицуулт бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээ хөрөнгө оруулалт гэхээр нөгөөх нь хөрөнгө оруулалт нь ашигтай байдаггүй. Экспорттод чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх гэхээр олигтой бас явж өгдөггүй. Яг ийм эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа эсвэл одоо үйлдвэр барих гэж байгаа бол байхгүй юмнаас татвар авах гэж байгаагаар ирээдүйд бий болсныхан дараа авна гэдэг утгаараа гайл нөөтөөс нь чөлөөлөх гих мэтчлэн яг ингээд төсөл дээр ажиллаж исэн хүмүүсийн хувьд айгүй их том зардал болдог л доо. Тэгэхээр иймэрхүү үйлдвэрлэлийг дэмжсэн, бизнесийг хөрөнгө оруулалтыг татсан тэрэнд яг бодиттой татврын бодлогоор зохицуулах шаардлагатай зүйлс бол маш тодорхой харагддаг болчиход байгаа. Энэ дээр бас анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд парламент холимог их тийм сонирхолтой парламент Монгол улсын түүхэнд бол бүрдлээ. Хяналтаа тэнцвэртэй гэж та өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ хяналт тэнцвэрийг тогтооход дахиад нөгөө чөлөөт эдийн засаг иргэдийн одоо шууд оролцоо гэж ярьдаг боловч бодит байдал дээр тоо өөр гараад байгаатай адилхан буцаад нэг нам нь бас хэтэрхий их давмгаалчих үедээ гэдэг тийм болгоомжлол хүмүүсийн дунд их яваад байна л да. Тэгэхээр энэ дээр сөрөг хүчний хувьд бол мэдээж сөрөг хүчинч байхтай цөөнхийн хувьд тэр тэнцвэрийг хадгалахын төлөө ажиллаж таарна. Тэгээ олонх бас ерөнхий нөгөө олон улсын нөхцөл байдлын дунд бид бас олон өнгөтэй байна гэд тиймэрхүү мэдээлэлүүд хийгээд яваад байгаа. Тэгээ тэр үндэсний хэрэг ашигын үүднээс зарим зүйл төр нэлээд хүлээцтэй магадгүй зарим зүйл төр орж татсан иймэрхүү байдалтай хэрэг барьцлууд байх болов уу гэж бодож байна.